нүсгэлж эсэргүүцлээ илэрхийллээ. Оросын албаны улсын Новосибирск хотын төвийн замууд нь энэ тэндээ цөмөрч нүх гарсныг шүүмжлэн бүсгүйчүүд үүнийг нуур сүрэмтэй зөөрлөн дэрэгдэн наран шарлагын газар байгуулан нүсгэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд хотынхон замыг засах сайжруулахад хотын эрх баригчдын анхаарлыг ийм байдлаар хандуулахыг зоржээ. Хотын мэр коммунист Анатолий Локтюгийн ачаар Новосибирскчууд одоо усан чумхаас аргагүй болоод байна. Хүссэн хүн хот доторх зам дээр бий болоод байгаа нуур цөөрөм шумж болно гэж бүсгүйчүүд үзэл бодлоо илэрхийлсэн байна. Бүсгүйчүүд зам дээр хамгийн том цөмөрхийн дэргэд наран шалгахын газар байгуулан нүцгэлж нарны шил зүүн наран ор тавин хажуудаа ус ундаа тавин тухулж хэвцэцгээсэн байна. Тэдний үгээр бол хотын зам энэ тэндгүү цөмөрч зарим нь бүр цөөрөн болохоор гүнзгий олжээ. Бүсгүйчүүд энэ ажиллагаагаа дүрс бүртгэгд буулган хотын захирагчид хөрвүүлсэн байна. Южнокорейская полиция Сеулын онгоцны ослыг эсэргүүцэн жагсагчдаас 100 гаруй саадуулжээ. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл томоохон жагсаал болсон талаар BBC мэдээллээ. Тайвнаар ихсэн жагсаалд 10,000 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний ихэнх нь Сеул гатлага онгоцны ослоор амиалдсан олон зуун хүний гэр бүлийнхэн төрөл төрөсөд байсан байна. Гамшигт үйл явдал тохиолдсоноос хойш яг 1 жилийн дараа дахин жагссан иргэд онгоцны ослын талаар хараад бус мөрлөг явуулахыг шаардсан байна. Гэвч жагсагчдын зарим нь ерөнхийлөгчийн ордон руу дайрахыг оролцсны улмаас цагдаа нартай мөргөлдөж 100 гаруй хүнийг саадуулжээ. Хувийн сахиулагчид нулимс асгаруулах хий ба усан буу ашиглаж жагсаалыг тараасан байна. 2014 оны 4 сарын 17-ны өдөр Инчоноос Чежуарлыг чиглэн явсан Сеул гатлага онгоц хад мөргөж живснээр 295 хүн амиалдсан юм а. Аврах багийнхан 172 хүний амийг авч чадсан ч одоо хүртэл 172 хүний амийг аварч чадсан ч одоо хүртэл 9 хүний зохицол олдог байгаа лээ. Бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Пак Гёнхи их хэмжээний зарлалыг үл харгалзан 70 хүнд байгаа онгоцыг гарган авна хэмээн олон нийтэд амласан байна. Ferry disaster clashed with Бөөрө худалджээ. Эрэтгийн Гужарат мужид амьдардаг 34 настай Рамашфа Ланданова гихч эрэгтэй хүүхдүүдээ өвчнөөс гитлэхийн тулд өөрийн бөөрө худалдахаар болжээ. Тэрээр 3 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь бүгд таргалах өвчтөйг нь тиймээс эцэг нь өөрийн эрэгтэй зарж хүүхдүүдээ эмчлүүлэхсээр аргагүй төрсөн байна. Түүний том хүү Йогетан 5 настай ч 34 кг жинтэй, харин дунд хүү бол Ханеши охин 3 настай атлаа 48 кг жинтэй бол 18 сартай Харшхүү нь 15 кг жинтэй гинэ. 3 хүүхэд нь 7 хоног 2 өрхийн сарын хэвлэлийн хоол хүнсийг идчихдэг нь хүүхдүүдэд өөсгөхгүй тулд ээж Парагна Бьон нь өдрийг хоол хийсээр өнгөрүүлдэг байна. Хятадд усан давтсан уурхаан гүнд 20 гаруй хүн богджээ. Хятадын төвөмтөд орших Шанси мужид нүүрсний уурхаа усан давтсны улмаас 24 хүн уурхаан гүнд богдсон байна. Энэ тухай тус уурхаг ажилладаг компани төлөөлөгчд мэдээлсэн байна. Синхуа агентлагийн мэдээлснээр усан давтах үед уурхаан гүнд 247 хүн байснаас 223-ыг нь аварсан байна. Уурхаан усан давтсны шалтгааны олборлолт явуулсан газар ус ихээр хоригдлогдсонтой холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм. Dayton Mine Group компани эзэмшилд байдаг уурхаас жилд 900 мянган орчим тонн нүүрс олборладаг байна. Нигерд халдвараар 18 хүн нас уржээ. Баруун Африкийн Нигер улсад үл мэдэг халдвар төвчөнд тархсан байна. Нигерийн зүүн өмнөд хэсгийн Ондо мужид өнгөрсөн 7 хоногоос хойш 18 хүн үл мэдэг халдвар төвчнөр нас орсон байна. Халдвар төвчин анх Ондо мужид Ирэл хотод гарч хурдастайгаар тархаж байгаа юм. Уг халдвар төвчин нүд бөөрөлцөг толгой өвдөх, ухаан алдах шинж тэмдэг илэрч 24 цагийн дотор хүнийг өхөлдрүүлж байгаа гинэ. Үл мэдэг халдварыг оншилж тогтоохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өвчний голомтод очжээ. Үүнээ зэрэгцээ Баруун Африкийн 3 улсад өнгөрсөн онд Эбола вирусын халдвар тархаж олон мянган хүн нас орж өвчлсөн билээ. Нигер улсад Эбола вирусын халдвар гарсан ч өвчний тархалтыг хурдан таслан зогсоосон юм.